Сайн мэцхан уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгд найрамдлалаас улсын элчин сайдын яамны төлөөлөн гүйцэтгэх G байгууллагын ажилтан байна. За энэ удаагийн бичлэгээрээ богино хугацааны аялал жуулч буюу нэг удаагийн single визний бүрдүүлэх материалын жагсаалтын талаар тайлбарлаж өгнө. За single виз нь бол ерөнхийдөө бүрдүүлэхэд хамгийн амархан ихэнх хүмүүсийн мэдүүлдэг виз гэж ойлгоход болно. За тэгээ single визний бүрдүүлэх материал нь болохоор таны юу хийдгээс нь шалтгаалаад өөрөөр байдаг. За single визний бүрдүүлэх материал нь мөн бусад визний төрлийн бүрдүүлэх материалын суурь болж өгдөг гэдгээр онцлогтой. Манай байгууллага нь бүгд найрамдлалын улсын элчин сайдын яамны төлөөлөн гүйцэтгэх Бусан Борон Fresh G байгууллага байгаа. Их найр плазагийн зүүн өндрийн 6-601 дотод байршилтай. Бүгд найрамдлалын улс руу зорчиход шаардлагатай мэдээлэл мэдэхгүй зүйл зэрэг асуухыг хүсвэл манай байгууллага дээр ирээд үн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой гэдгийг дуулахад таатай байна. Бүрдүүлэх материалын жагсаалтыг санхүү нотлох байдлаар байгууллагын ажилтан, тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсан иргэн, аж ахуйн нийтийн захирал болон офицер эзэмшигч, оюутан, малчин, гэрээ эзэгтэй, түрээслэгч 19-с доош насны хүүхэд хэмээн нэрс ангилж байгаа. За хамгийн эхлээд байгууллагын ажилтны бүрдүүлэх бичиг баримтыг тайлбарлая. Виз мэдүүлгийн маягт манай байгууллагаас бөглөөд өгч болно. Сүүлийн 6 сарын турш авсан 3.5 хэрэгсэн 4.5 хэмжээтэй өнгөц зураг 1% хэрэгтэй. Гадаад паспорт их хуваараа хэрэгтэй. Ажлын газрын тодорхойлолт хэрэгтэй. За уг тодорхойлолт нь их хуваараа тамгатай, албан тушаал нь заавал бичигдсэн байх хэрэгтэй гэдгийг хараарай. Нийгмийн даатгалын шимтгэл төлтийн талаарх тодорхойлолтыг ийм Монголиогоос сүүлийн 1 жилээр авна. За нэмэлт материал дээр нь виз мэдүүлэгчийн нэр дээрх насны сүүлийн 6 сарын хураангуй хулга байх хэрэгтэй шүү. За энэ дээр нь хамтран эзэмшигч байх боломжгүй. За хэрвээ та тухайн байгууллагатаа сүүлийн 6 сар ажиллаагүй тохиолдолд насныхаа сүүлийн 6 сарын хураангуйлгыг заавал тасрах шаардлагатай. За хэрвээ та гэрэлсэн бол гэрэлсийн бүртгэлийн лавлгаа, гэрлээг бол гэрэлсийн бүртгэлгүй лавлгааг ийм Монголиос системээс авна. Мөн үүн дээрээс 57 мянга тушаасан баримт хэрэгтэй. Худалдаа авалгын банкны 404 202 900 хэмээх дансанд виз мэдүүлэгчийн өгнөр, гадаад паспортын дугаар, Quack Service Fee гэсэн утгатай тушаанд за уг хураамжийг интернет банкар тушааж болдог болсон байгаа. За мөн альч банкны ямар салбар дээр очиод тушаагаад капитан зэг авсаргаж болно. За тэтгэврийн насны манд бүрдүүлэх бичиг баримтын хувьд виз мэдүүлгийн маягт манай байгууллагаас бөглөөд өгч болно. Сүүлийн 6 сарын турш авсан 3.5 хэрэгсэн 4.5 хэмжээтэй өнгөц зураг 1%, гадаад паспорт мэдээж хуваараа хэрэгтэй. Ийм Монголиос системээс өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг авна. За санхүүгийн чадварны нотлох бичиг баримтын хувьд болохоор виз мэдүүлэгчийн нэр дээрх сүүлийн 6 сарын насны хураангуй хулга байх хэрэгтэй. За хамтран эзэмшигч байх боломжуудыг хараарай. За 55-аас дээш насныхан маань гэр бүлийн хамт визээ мэдүүлж байгаа тохиолдолд уг санхүүгийн нотлох бичиг баримтаас чөлөөлөгдөнө. Гэрэлсний бүртгэлийн лавлгаа болон гэрэлсний бүртгэлгүй лавлгааг ийм Монголиос системээс авах хэрэгтэй. За тэтгэврийн насны хүмүүсийн маань хувьд болохоор зарим тохиолдолд гэрэлсний бүртгэлийн лавлгаа, бүртгэлгүй лавлгаа ийм Монголиос системээс гарч ирэхгүй алдаатай гарах тохиолдол байдаг. За уг тохиолдолд улсын бүртгэлийн ерөнхий газрын нэг цагийн үйлчилгээнээс гэрэлсний бүртгэлийн лавлгааг авч болно. За тэгээд мөн гэрэлсний бүртгэлийн лавлгааг авж байгаа тохиолдолд гэрэлтийн гэрчлэгийг их хуваар нь заавал авах хэрэгтэй. Гэрэлсний бүртгэлгүй лавлгааг бас улсын бүртгэлийн нэг цагийн үйлчилгээнээс авч болно. 57 мянга тушаасан баримт хэрэгтэй. Уг хураамжийг худалдаа авалгын банкны 404 202 900 хэмээх дансанд виз мэдүүлэгчийн өгнөр, гадаад паспортын дугаар, Quack Service Fee гэсэн утгатай тушаан интернет банкар тушаагаад ирсэн баримтыг авсаргаж болно. Мөн ямар ч банкны аль салбар дээр очиод тушаагаад ирсэн баримтыг авсаргаж болно. Хэрвээ хаан банк ашигладаг бол хаан банкны киоск машинаар бас тушаах боломжтой шүү. Хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн хувьд болохоор виз мэдүүлгийн маягт манай байгууллагаас бөглөөд өгч болно. Сүүлийн 6 сарын дотор авсан 3.5 гарсан 4.5 хэмжээтэй өнгөц зураг 1%, гадаад паспорт их хуваарай. Хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр тогтоолтын хуудсыг ийм Монголиос системээс, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь болон хугацаа тогтоосон актыг мөн ийм Монголиос системээс, за виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хураангуй хулга хэрэгтэй хамтран эзэмшигч байх боломжгүй шүү. Гэрэлсний бүртгэлийн лавлгаа болон гэрэлсний бүртгэлгүй лавлгааг ийм Монголиос системээс авна. За 57 мянга тушаасан баримт мөн. Уг хураамжийг худалдаа авалгын банкны 404 202 900 хэмээх дансанд виз мэдүүлэгчийн өгнөр, гадаад паспортын дугаар, Quack Service Fee гэсэн утгатай тушаана. За хэрвээ та интернет банк ашигладаг бол интернет банкар тушаагаад ирсэн баримтыг авсаргаж оруулж болно. Мөн ямар ч банкны аль салбар дээр очиж тушаагаад баримтыг авсаргаж болно. Хаан банк ашигладаг бол хаан банкны киоск машинаар тушаах бас боломжтой шүү. Аж ахуйн нийтийн захирлын бүрдүүлэх материалын хувьд виз мэдүүлгийн маягт сүүлийн 6 сарын дотор авсан 3.5 гарсан 4.5 хэмжээтэй өнгөц зураг 1%, виз мэдүүлгийн маягтыг манай байгууллагаас бөглөөд өгч болно. Гадаад паспорт их хуваараа хэрэгтэй. Татврын тодорхойлолтыг e-tax хэмнээс авна. Үүн дээр хууль хийдүүдийн дэлгэрэнгүй лавлгааг ийм Монголиос системээс авна.
За виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хураангуй хуулах шаардлагатай хамтран эзэмшигч байх боломжгүй бөгөөд компани данс орохгүй. Хэрвээ гэрэлсэн бол гэрэлсний бүртгэлийн лавлага, гэрлээг бол гэрэлсний бүртгэлгүй лавлагыг Монголын системээс авна. Худалдаа үйлчлийн банкны 404-202-900 хэмээх дансан 57 мянган төгрөгийг тушаасан баримт хэрэгтэй. Хэрв та интернет банк ашигладаг бол интернет банкаар уг гүйлгээ хийгээд ирсэн баримтыг авсгаж болно. Мөн ямар ч банкны аль салбарт очиж тушаагаад өгсөн капиталыг авсгаж өгч болно. Оюутнуудын бүрдүүлэх материалын хувьд виз мэдүүллийн маягт сүүлийн 6 сарын дотор авсан 3.5 хэрэгцээ 4.5 хэмжээтэй өнгөц зураг 1% хэрэгтэй. Виз мэдүүллийн маягтыг манай байгууллагаас бүглөөд өгч болно. Гадаад паспорт их хуваараа сургуулийн тодорхойлолт нь заавал их хувь тамхтай аль эсвэл QR кодтой байж болно. Дүнгийн хуулгын хувьд сүүлийн улирлын дүнгийн хуулга нь их хувь тамхтай байх шаардлагатай мөн QR кодтой байж болно. За оюутны үнэмлэх оюутны үнэмлэхийн их хувь хэрвээ байхгүй тохиолдолд e-Mongolia системээс аваад оруулж болно. Сургалтын төлбөр төлсөн баримт нь санхүүгийн албанаас авсан их хувь тамхтай байх хэрэгтэй эсвэл QR кодтой байж болно. За виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга за хамтран эзэмшигч байх боломжийг анхаараарай. Хэрвээ нэмэлтээр эцэгийнхээ дансны урлагийг өгч байгаа тохиолдолд төрсний бүртгэлийн лавлагыг e-Mongolia системээс аваад тавсрах ёстой шүү. Гэрэлсэн бол гэрэлсний бүртгэлийн лавлага, гэрлээг бол гэрэлсний бүртгэлгүй лавлагыг Mongolia системээс авна. За 57 мянга тушаасан баримт. Уг хураамжийг худалдаа үйлчлийн 404-202-900 хэмээх дансанд виз мэдүүлэгчийн огноор гадаад паспортын дугаар Quack Service Fee гэсэн утгатай тушаагаад авчирнаа. За хэрвээ интернет банк ашигладаг бол интернет банкаар тушаагаад ирсэн баримтыг авсгаж болон мөн ямар ч банкны аль салбар дээр очиж тушаагаад баримтыг нь авсгаад оруулчих болно. За малчны бүрдүүлэх бичиг баримтын хувьд болохоор виз мэдүүллийн маягт манай байгууллагаас бүглөөд өгч болно. Сүүлийн 6 сарын дотор авахулсан 3.5 хэрэгцээ 4.5 хэмжээтэй өнгөц зураг 1%, гадаад паспорт 1%. За e-Mongolia системээс малчны тодорхойлолт авна. За харьяа хот дүүрэг аймаг сум багийн засаг даргын тодорхойлолт хэрэгтэй. За уг тодорхойлолт нэр нь таныг малчин гэдгийг тодорхойлсон байх хэрэгтэй. Гарын үсэг тамхтай байх хэрэгтэй. Та уг тодорхойлолтыг их хуваар нь заавал авчрах хэрэгтэй гэдгийг анхаараарай. Малын А данс нь 8 нүүр байх хэрэгтэй. За виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хураангуй уулга хамтран эзэмшигч байх боломжгүй шүү. За хэрвээ гэрэлсэн бол гэрэлсний бүртгэлийн лавлага, гэрлээг бол гэрэлсний бүртгэлгүй лавлагыг e-Mongolia системээс авна. 57 мянга тушаасан баримт. Худалдаа үйлчлийн банкны 404-202-900 хэмээх дансанд виз мэдүүлэгчийн огноор гадаад паспортын дугаар Quack Service Fee гэсэн утгатай тушаана. Интернет банкаар тушаагаад ирсэн баримтыг авсгаж болно. Мөн ямар ч банкны аль салбар дээр очиж тушаагаад баримтыг авсгаж болно. Хаан банк ашигладаг бол хаан банкны киоск машинаар мөн тушаах боломжтой шүү. Гэрийн эцэгтэй нарын манд бүрдүүлэх бичиг баримтын хувьд виз мэдүүллийн маягт манай байгууллагаас бүглөөд өгч болно. Сүүлийн 6 сарын дотор авсан 3.5 хэрэгцээ 4.5 хэмжээтэй өнгөц зураг 1% хэрэгтэй. Гадаад паспорт мэдээж их хуваараа хэрэгтэй. За виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хураангуй уулга хэрэгтэй. Хамтран эзэмшигч байх боломжийг анхаараарай. Хэрвээ гэрэлсэн бол гэрэлсний бүртгэлийн лавлага, гэрлээг бол гэрэлсний бүртгэлгүй лавлагыг e-Mongolia системээс авна. За 57 мянга тушаасан баримт. Уг хураамжийг худалдаа үйлчлийн банкны 404-202-900 хэмээх дансанд виз мэдүүлэгчийн огноор гадаад паспортын дугаар Quack Service Fee гэсэн утгатай тушааж өгнө. Интернет банкаар тушаагаад ирсэн баримтыг авсгаж болно. Мөн ямар ч банкны аль салбар дээр очиж тушаагаад ирсэн баримтыг авсгаж болно. Хаан банк хэрвээ ашигладаг бол хаан банкны киоск машинаар тушаах боломжтой шүү. За түрээслэгчийн хувьд болохоор виз мэдүүллийн маягт манай байгууллагаас бүглөөд өгч болно. Сүүлийн 6 сарын дотор авсан 3.5 хэрэгцээ 4.5 хэмжээтэй өнгөц зураг 1%, гадаад паспорт 1 хуваараа хэрэгтэй. За түрээсийн тодорхойлолт нь 1 хуваараа тамхтай байх хэрэгтэй шүү. За түрээсийн гэрээ мөн их хувь тамхтай байх хэрэгтэй. За хэрвээ та хувь үнээс түрээсэлдэг бол заавал нотариотоор баталгаажуулсан байх шаардлагатайг анхаараарай. За түрээслэгч байгууллагын аж ахуй нэгжийн хуулбарыг нэмэлтээр авсаргаж болно. Түрээс төлсөн баримт нь нэмэлтээр авсаргаж болно. Гэхдээ сүүлийн 6 сарын түрээсийн төлсөн баримтаа авсаргана. За виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хураангуй хуулах хэрэгтэй. Хамтран эзэмшигч байх боломжийг анхаараарай. Хэрвээ гэрэлсэн бол гэрэлсний бүртгэлийн лавлага, гэрлээг бол гэрэлсний бүртгэлгүй лавлагыг e-Mongolia системээс авна. 57 мянга тушаасан баримт. Уг хураамжийг худалдаа үйлчлийн банкны 404-202-900 хэмээх дансанд тушаагаад утга дээр нь виз мэдүүлэгчийн огноор гадаад паспортын дугаар Quack Service Fee гэж бичиж өгнө. Интернет банк ашигладаг бол интернет банкаар тушаах боломжтой. Мөн ямар ч банкны аль салбар дээр тушаагаад баримтыг авсгаж болно. Хэрвээ та хаан банк ашигладаг бол хаан банкны киоск машинаар тушаах боломжтой шүү. 19-с доош насны хүүхдийн бүрдүүлэх бичиг баримтын хувьд виз мэдүүллийн маягт сүүлийн 6 сарын дотор авахулсан 3.5 хэрэгцээ 4.5 хэмжээтэй өнгөц зураг 1%. За маягтыг манай байгууллагаас бүглөөд өгч болно.
гадаад паспорт их хуваараа хэрэгтэй. Төрсний бүртгэлийн лавлага эцэг эхийн Монголын системээс авнаа. 57,000 тушаасан баримт. За уг хураамжийг худалдаа үйлчлийн банкны 404 202 900 хэмээх данаасанд виз мэдүүлэгчийн овноор гадаад паспортын дугаар Quack Service Fee гэсэн утгатай тушаана. За хэрвээ интернет банк ашигладаг бол интернет банкар тушаагаад мэйлээр ирсэн баримтыг авсаргаж болно. Мөн ямар ч банкны аль салбар дээр очиж тушаагаад ирсэн баримтыг авсаргаж болно. За хэрвээ 19-оос доош насны хүүхэд нь ог нэр өөрчилсөн үрчлүүлсэн тохиолдолд ог нэр үрчлүүлсэн лавлагыг нэг цэгийн үйлчилгээнээс авнаа. За ог нэр үрчлүүлсэн гэрчилгээний их хувийг авсаргаж өгнө. За уг гэрчилгээг авсрах боломжгүй тохиолдолд учир шалтгааныг тайлбарласан өргөдөл заавал авсаргаж өгнө. За ог нэр өөрчилсөн хүүхдүүдийн хувьд болохоор АЕ Монголын системээс төрсний бүртгэлийн лавлага гэж гардаггүй байгаа. За 19-оос доош насны хүүхэд төрөл садангийн хамт виз мэдүүлэх тохиолдолд за үүнд болохоор эцэг эхийн хамт виз мэдүүлэхгүй тохиолдолд эсвэл эцэг эхийн олон удаагийн визтэй хүүхдүүд бол хамааралгүй. За эцэг эхийн сүүлийн 6 сарын дансны хураангуй хулга за хамт виз мэдүүлэх хүнтэй хамааралтай төрөл садангийн лавлагыг нэг цэгийн үйлчилгээнээс авна. За үүн дээр нотариотоор баталгаажуулсан итгэмжлэл тус авсаргаж өгнө. За итгэмжлэл дээр болохоор виз мэдүүлэх, хилээр авч гарах, паспорт буцаан авах гэдэг агуулгыг заавал оруулсан байх ёстой гэдгийг анхаараарай. За манай байгууллагын хувьд Бүгд найрамд Солонгос улсын элчин сайдын яамны төлөөлөн гүйцэтгэх Бусан Борон Фреш гэгчийн байгууллага байгаа. За хэрвээ та энэ хөв бичлэгээс ямар нэгэн ойлгомжгүй асуух зүйл гарсан бол манай байгууллагт хүрэлцэн ирээд үн төлбөргүй зөвлөгөө авах боломжтой. Мөн Бүгд найрамд Солонгос улс руу зорчих ямар ч зүйлийн визний талаарх зөвлөгөө мэдээллийг үн төлбөргүй авах боломжтойг дуулгахад таатай байна. За та бүхэндээ анхаарал хандуулсан явдалд маш их баярлалаа.